За гişүүдтэй өдрийн мэнд хүргье. За манай хүн намаас эрчим хүчний сайттай болсон. Жигүүл 2027 орлоо 28 онд нөгөө экспортод бага эрчим хүч гаргана гэж танаа намын дарга нэг яриадсан те. Тэр маань юу болж байгаа? Нэгт асуул. Хоёр дахь юм бол энэ 21 аймаг 9 дүүргийн хороогоороо сумаараа хэдийн хэмжээний киловатт хэрэгжилж чинь тэр тооцоог сонсчмоор байна. Бидний дархмал их усүргээд ярьсан. Тоогоо бүрэн гаргаж чаддгүй. Энэ жожил сүрэн сайд байхад хүртэл би асууж ирсэн. Одоо энэ дэр дандаа нэг юм ерөнхий юм. Тэгэхээр 21 аймаг 9 дүүргээр иргэдийн эрчим хүчний хэрэглээ 1, аж ахуй нэгжийн эрчим хүчний хэрэглээ 2, уул уурхайн салбарын эрчим хүчний хэрэглээ 3. Энэ 3 дээр хэрэглээ нэг хэд төрж ийн асууч. 1, 2 гэх юм бол үн тарифыг тодорхойлох хэрэгтэй. Иргэд хэдээр хэрэглэж байгаа, аж ахуй нэгж хэдээр хэрэглэж байгаа, уул уурхайн салбар хэдээр хэрэглэж байгаа. Тэгээд үнэ дундаж үнэ гаргаж ирээд хэдүүлээ ярья. Тэгэхгүй бол одоо нэг л их хямдхан эрчим хүч хэрэглэж байгаа юм шиг нэг баахан хүмүүс рүү мессеж явуулдаг. Тэг яг амьдрал дээр тэр аж ахуй нэгжүүд ч наад эрчим хүчний салбарын чинь үнийн өсөлтөнд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадахгүй. Гадна дотны зах зээлтэй өрсөлдөх гэхээр өртгөн өндөр болчиход үйлдвэрүү зогсож штэ. За энэ дээр юу хариулт авчээ. За дараагийнх нь та одоо сайд болсноос хойш яг юу хийвэ? Таны өгж байгаа мэдээллээр бол одоо энэ чинь үйлчлэлтийн бэлтгэл ажил өмнөх оныхоос 2% бүр ингээ хоцрогдолтой явж байна гэж. Тэр жожил сүрэн сайд чинь тухайн үед байхдаа бид нар хийх гээд гэл тэгсэн. Та чаа авчих юм бол баг бүгдийг болгоол эрчим хүчээ экспортлол танаахан жаална гэдэг хэлээсэн. Одоо нөгөө алах юм чинь бүр үйлчлэлтийн бэлтгэл ажил нь 2% хоцорсон явж байгаа юм. Энэ ямар учир шалтгааны улмаас 2% хоцроод байгаа. За ингээ энэ 3 дахь асуудал. За 4 дахь нь ер нь одоо энэ та энэ 5 газарт байршил дээр сэргээгдэх эрчим хүчний төсөл тендер зарласан юм байна ихний ажил болгоод. Ямар үнийн саналууд ирээд байгаа. Энийг нээлттэй хэдүүлээ ярмаар байна. Та өнөөдөр эрчим хүчний салбар одоо үнэн болохгүй байна, өртөгтөө өрөхгүй байна гэдэг энэ аж ахуй нэгжүүд танд юу ямар санал өгöd байгаа. 1 киловаттын төв рүү 285 төгрөгөөр нийлүүлэх гээд байгаа юм уу, 300-аар нийлүүлэх гээд байгаа юм уу? Хэдэн жилийн хугацаатай гэж байгаа. Энийг 4 дахь нь асуулч. За 5 дахь нь олон жил бид нар ярьсан супер эрчим хүчний сүлжээлтэй холбогдно гэж ярьдаг. Хятадууд өрөнгө оруулалт хийгээд баг энэ 20 гигабайтыг хийгээд Монгол улсад 3-4 гигабайтын үн төлбөргүй өгнө, үлдсэнгийн урагшаага ажил дөрвийн салбарлаа авна гэж ярьдаг. Энэ яриа уулзалтууд ч юу ямар байгаа. Ард иргэдэд нэг нээлттэй ил тод нэг хэлээд өгч. За энэ 5 асуултанд хариулт авчаад тодруулж өгүүлээ. За найдлаасаа хариулъя. За эрчим хүчний экспортын асуудал түрүүн би дурдсан. Эрчим хүчний экспорт бол Монгол улсын хөгжлийн тэр дотор эрчим хүчний салбарын хөгжлийн сэргэлтийн үндсэн чиглэл гарцаагүй нэг барих ёстой бодлого стратеги мөн. Энэ чиглэлээр ажиллаад явж байна. Эрчим хүчний шилжилтийн стратегид оруулсан байгаа. Эрчим хүчний экспорт гэдгийг зөвхөн цахилгаан станц бариад шугам татаад цахилгаан дамжуулах тухай ярихгүй. Энэ дээр улс төрөгчийн стратеги байх ёстой. Одоо улс төрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх ёстой. Аммиак, аммониа руу хэлбэрж тээвэрлэдэг энэ бус нутгийн хэмжээний угаасаа ирээдүйг харсан бодлого нь тэгж явж байна. Гуравт нь эрчим хүчний өртөгдөр суурилсан хөнгөн цагаан дата центр ийм аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх нь Монгол улсын эрчим хүчний экспортын бодлогын нэг хэсэг юм аа. Тэгээ нь бол энэ цогц ажил. Тэгээд нэг амьсгаагаар ухсхийгээд хийждэг ажил биш гэдгийг та хэрхүүс ойлгож байгаа. Тийм болохоор энэ чиглэлээр ажиллаж байгаа. Бас тэгээд гишүүдээс энэ дээр санал бодлогын дэмжлэг авч ажилланаа. За энэ бол шууд ингээд хэлдэг зүйл бас биш. Очоод гişүүнэ. За энэ тооцоолыг бас хийн. Энэ чинь ингээд зүгээр бид нар одоо хэдэн тонн мах нийлүүлэх экспортлохоос тооч гаргахад хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр бизнесийн юм дээр та одоо ийм мэдэх бах. Тэгэхээр энийг бол тодорхой тоо хэлэх нь зохисгүй бүгдний сайн тооцож бас батлуулж ярих баха. За өвлжилтийн бэлтгэл яг одоогийнхаа нөөц боломжиндоо цаг хугацаанд хэвэн явж байгаа. Зүгээр энэ дээр бас зүгээр одоо эрчим хүчний одоо өвлжилтийн чадлын дутагдлыг тухайлбал бас л хэн нэгэн ухаантай хүн ч юм уу зүгээр нэг бяртаа хүн ч юм уу ухсхийгээд хийждэг зүйл ердөөсөө биш. Энэ бол цагийн имийг цагт нь хийгээгүйгээс олон жилийн бүр олон 10 жилийн бодлогын алдааны хуримтлагдсан асуудал юм шүү. Тэгэхээр энэ дээр бид нар хэн нэгнийг буруутгахтай биш. Одоо яах юм гэдгээ ажил хэрэгчээр тооцоо судалгаан дээр үндэслээд
бас улс төрийн зорилготойгоор алхмуудаа хурдан хийх ёстой маа. Тийм болохоор бид нар иж бүрэн 139 гэсэн бодлого гаргаад ажиллаж байгаа. За 5 газрын тэр аукцион бол Монгол улсад анх удаа явагдаж байна. Энэ дээр үн тарифыг үн тариф дээр нь суурилж хийж байгаа аукцион. Өөрөөр үн тарифыг бууруулахын тулд шудраг өрсөлдөөнийг бий болгохын тулд 5 газрын аукцион зарлаж байгаа. Цаашдаа энэ жишгээр ингээд явна. Юу гэсэн үг вэ гэхээр таны асуугаад байгаа одоо үнэ ингээд илээр тавьдаг биш. А үнийг бол одоо нөгөөдөр 4 дахь өдөр ил тод лайв үзүүлээд ингээд дуудлага худалдаа хийн. Өөрөөр хэлбэл олон нийтэд ард түмэнд нээлттэйгээр хэн хэдийн үнд өгсөн гэдэг энийг сонгон шалруулах юм аа. Тэгэхээр энийг бол та тэрийг сонирхоод үзээрэй. Энэ дээр бол бүхэн тодорхой болно. За ингээд үн тарифтай холбоотой тооцоонуудыг эрчим хүчний зохицуулах хороо түрүүний тэр дүүргийн хэрэглээтэй холбоотойг диспетчер үндэсний төвөөс хариулнаа. За микрофоныг нээж өгнө үү. За энэ дэрт гараа. Энэ дэрийн микрофоныг нэ. Албан тушаал нэрээ хэлээд хариулаарай. За эрчим хүчний зохицуулах хорооны дарга Төвшин Чулуун очир утгашны асуултанд хариулъя. За үн тарифын хувьд бол 2024 онд бид үн тарифыг бол нэмэгдүүлсэн. За 2024 онд үн тариф төөрчлөлт. Эндрийн микрофоныг жоохон чангалаа. 2024 оны байдлаар одоо айл өрх бол 1 кВт цаг цахилгааныг бол 213 төгрөг. За аж ахуй нэгж байгууллага бол 280 төгрөг. За уул уурхай бол 338 төгрөгөөр ингээд дундаж өнө бол 280 төгрөг болсон. Ямар ч 24 оны байдлаар бол бид өртөгт нь хүргэсэн. За одоо сая бол сүүлд айл өрхийн цахилгааны тарифыг бол айл өрх аж ахуй нэгж байгууллагын цахилгааны тарифыг бол 5%-аар, за төсвийн байгууллагын тарифыг бол 10%-аар, за уул уурхай ангиллын тарифыг бол 15%-аар нэмсэн. За 1 минут нэмж өгье. За 213 төгрөг нь бол 224 төгрөг болсон айл өрхийх. Аж ахуй нэгж байгууллагын 280 төгрөг нь бол 307 төгрөг болсон. За уул уурхайх бол 338 төгрөг нь бол 389 төгрөг болсон. Тэгээд дундаж нь бол 304 төгрөг болсон байна. За хариулт таслаа. Гишүүн тодруулах уу? За нэмж гүйцэж хариулъя гишүүний асуултанд. Орон нутгийн хэрэглээ 21.9 дүүргийн хэмжээнд. Байна уу? Диспетчерийн үндэсний төвөөс амарлсан. За ер нь баруун бүсийн элчин хүчний систем бол 2025 онд 165 сая кВт-цаг элчин хүч хэрэгжилжүүлсэн. 26 оны төлөвлөгөөгөөр бол 171 сая кВт-цаг хүрнэ. Өнгөрсөн үеийнхээс 3.6% өсөлттэй гарна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээн дээр бол 4 тэрбум 897 сая кВт-цаг эрчим хүч 25 онд хэрэгжилжсэн бол 26 оны их ачаалалд бол 5 тэрбум 237 кВт-цаг эрчим хүч өсөлтөн 6.9% өснө. Орон бүсийн эрчим хүчний системд бол 219 сая кВт-цаг эрчим хүч 25 онд хэрэгжилжсэн бол энэ жил бол 232 сая кВт-цаг эрчим хүч хүрнэ. 6% өсөлттэй байгаа. Ер нь бол сум суурин газруудаар хэрэглээг бол наривчилж гаргаж болно. Ерөнхий сум суурин газрын хэрэглээ бол нэг 500-аас 600 кВт эрчим хүчийг бол хэрэгжилж байгаа. 24 энэ байдлаар ингээд тооцоод үзэж болно. За импортын цахилгаан Гүйцэж хариулъя. Импортын цахилгаан эрчим хүч бол бид нэр тэрбум 297 сая кВт-цаг эрчим хүч хэрэгжилж байсан. Одоо 26 онд бол тэрбум 381 сая кВт-цаг эрчим хүчний хэрэглээ бол гарнаа. Энийг бол за ингэж хэрэглээний өсөлтийн тухайд ингэж хариулах нь